Гэхдээ яг энэ ийм л юм билээ л дээ. Манай улс ч нэг би андуураг бол нэг сая гаранга эргэлтийн талбайтай байдаг баг. Тэгээ та нар одоо ингээ автоматар нэг гагийн одоо 10 литр гэж бодоод 10,000 тонн гэж бодсон юм уу? Энд чи эргэлтийн талбай ч бас өөр штэ. А нөгөө талдаа яг ингэж зарлж хаад тэр хөдөө аж ахуйн корпорац гээд нөхдөө чинь 15-ны хүртэл авна гэчээд тэгэнгүүтээ ерөөсөө бүртгэлээ 5 хоногийн өмнө хаацсан байхгүй юу? Хэрвээ тэр Яа Отгонбаатар гээд 98 11 14 56 Хэ Болор Туяа гээд 99 86 42 77 би зүгээр сонирхоо ярьж үтсэн. Тэгэхээр нэрээ хаацсан байгаа байхгүй одоо манайх бүртгэл авахгүй гээд гэтэл та нарын энд яриад байгаа чи өөр. Засгийн газраас та нарт даалгаврыг л өгчихсөн байдаг. Уг нь 15 хоног байдаг нэг 9 хоног үлдлээгээ сүртэй юм яриадсан чи одоо ингээ байхгүй болчих واخгүй юу? Яг 50% хүрсэн юм уу гүм үү? Энийг хэдтэй ер нь яг бодтой үр дүнг нь яаж хэмжих юм бэ гэж асууад байгаа واخгүй юу? 6 номер сайд хариулъя. За нэв хангамжийн асуудал дээр одоо бол 7000 гарцсан явж байгаа. За авч чадсан чадаагүйгээд ингээд шалтгаан хариул бас дотор нь зөндөөл юм байдаг. Болтой юм билээ. А гэхдээ ямар ч байсан газар зүйн байрлалын хувьд энэ ногоочд тариаланчид зүүн бүсийн хаанаас авах уу, баруун бүс нь хаанаас авах уу, төвийн бүс нь хаанаас авах уу гэд учир шалтгаануудыг нэлээд одоо ингээд тайлбарлаад ингээд явж. А энэ хэлсэн ярьсандаа байхгүй байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн нэр усыг бол бид нэр аж үйлдвэр эрс баялагын яамд бол хөргүүлж байгаа. Тэд бас шахаж ажиллаж байгаа. Гэхдээ цаана нь одоо тэгээд бас яг үнэндээ одоо гаднаас орж ирж байгаа л ийм зүйл шүү дээ. Харин зүгээр дотооддоо татчаад дараад байна уугүй юу гэдэг дээр бол одоо эрс баялагын яам, маргаашийн засгийн газрын хуралдаан дээр энэ тал дээр бас энэ импортлогч компаниудын асуудлыг ярина. Манай яамны зүгээс бол санхүүжилтийн бүрэн шийдсэн 23 аж ахуй нэгж одоо санамж өшөгдөх гарын үсэг зурснаас одоогийн байдлаар нэг 16 7 өгсөн байгаа. За 15 гэдэг хугацааг бид эднэрээс одоо авч чадвал сунгаж